За энэ аргаар хэн ч гэсэн мөнгө олох боломжтой. Монголд амьдарч байгаа. Гар утас интернет багтал болно. Тэгээд хэрэг хэмжээний мөнгө олох нь тухайн үнээс өөрөөс нь шалтгаална гэдгийг ойлгоорой. Өөрөөр криптовалютаас жоохон хүндэрөөд өөр интернетээр мөнгө олох ямар аргуудууд вэ? Тэдгээр аргуудын нэгийг нь би та нарт харуулъя. Хүмүүс маш энгийн icon pack хийгээд Fiverr дээр зарж байгааг та нар яг одоо харж байна. Одоо шинэ Самл гэдэг энэ хүн болохоор энэ icon-ы цуглуулга $5 зарж байгаа юм байна. Icon-ы цуглуулгыг та нар ердөөсөө нэг emoji-ны цуглуулга гэд ойлгочих баг болно. За тэгээд хамгийн гол нь энэ хүний icon-ы цуглуулгыг 232 худалдаж авсан тэр олон хүмүүсээс 232 нь сайн review өгсөн байна. За тэгээ 232 хүн $5 худалдаа авалт хийх юм бол энэ чинь $1160 болж байгаа. Тэгэхээр Савл гэдэг энэ хүн бодохоор аль хэдийн $1160 олцсон байна гэсэн үг. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар контент тавигддаг. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Тэгснээр дараагийн интернетээр мөнгө олох бичлэгнүүдийг цаг тухайд нь үзэх боломжтой. За Fiverr-аас гадна өөр бас нэг вебсайтыг харуулъя. За энэ бол одоо creativemarket.com гэдэг юм вебсайт байгаа. creativemarket.com дээр хүмүүс icon-ийнхаа цуглуулгуудыг $40, $20, $300 зарж байгааг та бүхэн харж байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд хэрхэн ийм icon-ы цуглуулга хийдгийг, яаж энэ icon-ы цуглуулгаар мөнгө олох боломжтой байдгийг тэрийг зааж өгнө. Хамгийн гол нь энэ бичлэгийг эхнээс нь дуус хүртэл нь алгасахгүйгээр үзээрэй. За би ийм icon-ы цуглуулга гаргуулахын тулд Gemini руу орно. Та нар зөвхөн Gemini-ч биш, ChatGPT, Cloud хүссэн AI ашиглаж болно. За тэгэнгүүт би энэ Gemini руу оронгуудаа надад энэтэй адилхан icon-ы цуглуулга хийгээд өгөөч гэсэн байгаа. За тэгэнгүүт энэ Gemini надад ингээд 6 ширхэг icon-ы цуглуулгыг хийгээд өгсөн байна. За тэгэнгүүт нь би энэ icon-ы цуглуулгын дотор байгаа icon-уудаа нэг бүрчлэн надад хийгээд өгөөч гэсэн байгаа. За тэгэнгүүт энэ хамгийн ихэнд нь байгаа business basic гэдэг icon-ыг бол надад дангаар нь хийгээд өгсөнийг та нар харж байна. За ингээд icon-ы цуглуулгын дотор байгаа бүхэл icon-уудаа би дангаар нэг бүрчлэн хийлгүүлж аваад дараа нь яах вэ гэхээр Canva руу орно. Canva руу оронгуудаа яах вэ гэхээр create гэсэн товчон дээр дараад энэ чинь хэдүүлээ лого гэж бичээд лого. За тэгэнгүүтээ лого их өвдлөө ингэж гаргуулад. За тэгээд нөгөө Gemini дангаар нь хийж гисэн логонуудыг энэ логоныхоо өвдөл рүү оруулна. Ингээд оруулж байна. За тэгээд хэдүүлээ энийг сайхан томсгоод ингэж томсгоод share дээрээ дараад download гэсэн товчон дээр дараал болоо. Тэгэхээр яах нь? Эхлээд icon-ийнхоо цуглуулгыг ингэж гаргуулж аваад дараа нь icon-ы цуглуулгын дотор байгаа icon-уудаа нэг бүрчлэн ингэж гаргуулж аваад нэг бүрчлэн дангаар нь гаргаж авсан icon-уудаа Canva-руу оруулаад лого өвдөл дээр нь ингэж оруулаад нэг бүрчлэн татаж аваад за тэгэнгүүтээ ингэж нэг файл нэгээд энэ файл дотор би бүх дангаар нь татсан icon-уудаа icon-ийнхоо цуглуулгын зурагтай ингэж оруулчихна. За тэгэнгүүт би дараа нь Fiverr руу орно. Fiverr дээр яаж аккаунт нээдгийг, Fiverr дээр яаж Монгол банкаа холбогдгийг, Fiverr-аас яаж мөнгөө татж авдгийг бүх мэдэх ёстой нь бол YouTube дээр үн төлбөргүй байгаа. Жишээ нь одоо би энэ How to connect my bank with Fiverr гэж хангууд Fiverr дээр яаж банкныхаа дансыг холбогдохоо бичлэг ингэж гараад ирж байна. Та нар ердөөсөө YouTube дээр байгаа үнэгүй бичлэгнүүдийг дагаад чигээл Fiverr-ийн тухай 100% ойлголттой болчихно. За тэгэхээр би яах юм бэ гэхээр Fiverr руу орлоо. Fiverr дээр зар тавь. За Fiverr дээр зар тавихтаа зарныхаа зургаар
нөгөө цуглуулгынхаа зургийг оруулж өгнө. Татах файлаар нь болохоор нөгөө дангаар нь татсан айконуудаа оруулж өгнө. Ойлгосон. Тэгэхээр загныхаа зургаар айконыхаа цуглуулгын зургийг оруулаад татах файлаар нь дангаар нь татсан айконуудаа оруулчихна. Тэгэхээр яах нь нэг хүн $5 төлөллөө. Тэгэнгүүт энэ continue гэсэн нэг кноп нь download татах гэсэн кноп болоод өөрчлөгдөж чинь. Тэгээд татах гэсэн кнопн дээр дарангууд яах нь миний дангаар нь хийсэн айконы цуглуулгууд тэр хүний утас руу эсвэл компьютер руу татлагдчихна гэсэн. Ингээл мөнгө болчихж байгаа байхгүй. Маш амархан. Энэ чинь дижитал бараа бүтээгдэхүүн учраас маш олон хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч болно. Хязгаар байхгүй. Миний айконы цуглуулгыг 100 хүн худалдаж авч болно, 1000 хүн худалдаж авч болно. Тэр үтгэн 1 сая хүн худалдаж авч болно. Тэрэн дээр хязгаар байхгүй. Хамгийн гол нь бит бараа бүтээгдэхүүнээс дижитал бараа бүтээгдэхүүнээ давуу тал бол энэ хөхгүй. За энэ бол энэ айконы цуглуулгаар мөнгө бол хамгийн энгийн жишээ. Гэхдээ би та бүхэнд гэж хэлэхэд Fiverr энэ вебсайт бол айгүй өндөр өрсөлдөөнтэй. Тэгэхээр миний бодлоор бол creativemarket.com энэ вебсайтн дээр арай өрсөлдөөн бага. Энүүгээр би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр Fiverr дээр айконы цуглуулга хийн гэсэн зарнууд бол хэдэн саяар байгаа. Энэ creativemarket.com дээр болохоор арай цөөхөн байгаа. Тэгэхээр арай цөөхөн байгаа учраас хэн нэгэн хүн энэ хайлтан дотроос чиний зараг болох магадлал арай өндөр гэсэн үг байхгүй. Тэгээд би та нарт бас нэг гоё арга зааж өгье. Та нар ямар нэг бизнес дээр өсөлтөгчөө судална гэдгийг сурах хэрэгтэй. Энэ бол бүр амар чухал зүйл бизнес дээр. Одоо жишээ нь энэ $300 зарагч байгаа энэ айкон бол ерөнхийдөө бол хайлтын хамгийн ихэнд нь гарч ирж байна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ $300 айконыг маш олон хүмүүс судалдаж авсан байна. Маш олон хүмүүсийн сэтгэлд нийцсэн маш чанартай айконууд байна гэсэн. Тэгэхээр би яах юм бэ гэхээр энэ $300 айкон руу ингээд орлоо. За тэгээд орлоо. Тэгэнгүүтээ хэдүүлээ энэ жишээ зургнуудаас нэгийг нь харъя. За ингээд жишээ зургнуудаас нь хэдүүлээ. Энийг сонгочихъя. За тэгэнгүүтээ хэдүүлээ зүгээр сайхан screen cut хийгээд авчихна. Энэ логонуудынх нь нэг хэсгийг ингээд screen cut хийгээд авчихна. За тэгээд тэгэнгүүтээ Gemini руу ороод энэ чинь нөгөө screen cut хийсэн юм оруулаад make me logo pack, icon pack like this. What in business niche? Над энэтэй адилхан icon pack гэдэг. Гэхдээ бизнесийн сэдвэр. Яг би энэ icon-ыг screen cut хийж авсан бэ гэхээр нэгдүгürt энэ icon чинь аль хэдийн хүмүүсийн маш ихээр худалдаж авч байгаа амжилт олцсон айконууд гэхгүй. Хүмүүсийн сэтгэлд нийцсэн, амжилт олцсон, мөнгө олцсон айконууд учраас яах нь энэ айконуудыг би копи хийж байгаа. Гэхдээ мэдээж энэ хүний айконуудыг зүгээр скрин кат хийж аваад яг энэ хүний айконуудыг зарна гэдэг өөр вебсайт дээр тавьчих юм бол энэ чинь копирайт болчихно. Энэ чинь хууль бус болчихно. Тэгэхээр Gemini-ийн тусламжтайгаар зүгээр энэ айконуудыг жоохон өөрчлүүлээл ойлгож байна. Жоохон өөрчлүүлээл тэгэл зарчна гэсэн. Харж байна уу? Энэ айконуудыг Gemini ингээд өөр болгоод өгч байна. За ингээд тапгүй ирэхэд бол яаж icon pack хийх учраа бол олчлоо. Fiverr дээр хүмүүс яаж icon pack зардгийг бол ойлгочлоо. Тэгээд ерөнхийдөө бол энэ бичлэгний гол зорилго нь тапгүй жиг баримжаа гэж өгч байгаа. Судлаад цаашаа өөрсдөө судлаад яваарай. YouTube дээр Fiverr-ийн тухай бичлэгэнд бол маш олон олдон бас icon pack хийх тухай бичлэгнүүд ч гэсэн YouTube дээр бол маш олон олдон. Хэрвээ та бүхэн миний интернетээр мөнгө болох хамгийн шилдэг аргыг мэдхийг хүсэж байгаа бол яг энэ үзэж байгаа бичлэгнийхаа доор байгаа more гэж жижигхэн товчон дээр дараарай. Тэнгүүд бичлэгний description хэсэг нь гараад ирнэ. За энэ чи би Монгол улсаас интернетээр мөнгө болох миний шилдэг аргыг мэдхийг хүсвэл энэ бичлэгийг үзээрэй гээд бичлэгний линк оруулсан байна. Тэгэхээр та бүхэн ердөөсөө энэ линкэн дээр дараад Binance account энэ бичлэгийг үзээрэй.
За энэ бол иргэдээ бол миний хувьд Монгол улсаас интернетээр мөнгө болох хамгийн шилдэг арга, хамгийн хурдан амьдралд хүрэлцэн хэмжээний мөнгө олох боломжтой. Тэгээд энэ Fiverr дээр мөнгө бол гарахтай харьцуулах юм бол бүтэх магадлал зүгээр л хамаагүй өндөр гэж ойлгож болно. Дараагийн бичлэгээр уулзъя. Та бүхэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Peace.